За сайн бацгаана уу. За Австралийн Мельбурн хотод Монгол хүүхдүүдэд одоо хичээл заадаг оюун цай отгон чимэг багштайгаа уулзаад байна. Отгон чимэг багш дөнгөн саяхан одоо Монгол улстай айлчлаад тэр үедээ босрлын одоо сайд, их хамгаалан сайдтай уулзаж хууч хөөрөөд тэргүүний ажилтаа ингээд цол тэмдгээр сарнсан байгаа. Тэгээ отгон чимэг багшаа та бас ингээд өөрийгөө болон энд одоо хийж байгаа Монгол хүүхдүүдэд зааж байгаа хичээл зааж байгаа талаар тавчхан танилцуулаач. За тэгээд юуны өмнө одоо намайг зорж ирсэн гишүүндээ маш их баярлалаа. За тэгээд сая Монголд явж очиод боловсролын яамнаас дуудаад ингээд энэ хүндтэй юм медалаар ингээд шагнуулсан. Тэгэхээр миний одоо олон жил хөдөлмөрсөн хөдөлмөрийг үнэлсэн ийм сайхан зүйл боллоо. За тэгээд би бол одоо өмнө хэлсэнчлэн одоо Австралид ирснээс хойш одоо Монгол хүүхдүүдэд хэл соёлын зай, тэлийн зай гэсэн ийм бодол үрж яваад ингээд ямар ч 10 гаруй жил Монгол хэл соёлоо зааж байна. За тэгээ энэ бол би угаасаа өөрөө багш хүн. За тэгээ багш хүн чинь ер нь бол хичээлээ заах хүүхдийг дандаа л ер нь хүүхдүүд хараагаад чиглүүлж идэг. Хүүхдүүд маань ямар байна гэдэг ингээд мэддэг чаддаг зүйлээ Монгол улс их орныхоо төлөө ингээд зориулаад энэ Австрали улсад ингээд Монгол хэл соёлоо заагаад ингээд байж байна. Харин тий ялангуяа одоо гадаадд амьдардаг хүмүүсийн хувьд хүүхдээ одоо ингээд сайхан монголоор бичиж сургах, монголоор уншиж, монголоор одоо ингээд ярьж сурах нь бол үнэхээр одоо маш чухал асуудал нэг байдаг. Энэ бол төр засгийн зүгээс бас яг анхаарал хандуулж явах хэрэгтэй нэг асуудал нэг байдаг л да. Тэгээ бас отгон чимэг багш маань энд байгаа ингээд эцэг эхчүүртэй би бас хэд хоногийн өмнө уулзахад бол маш их сэтгэл өндөр байсан л да. Ингээд аагийн багштай үнэхээр сэтгэлтэй. Дээрэс нь хамгийн гол нь та бас өөрийнхөө сургалтын материалыг өөрийнхөө номыг ингээд хүүхдүүдэд зориулаад хийчихсэн. Тэгээ тэрийг ашигладаг гэд. Тэгээ надад бүр ингээд үзүүлээд би зургийг дарж ирсэн тий. Хүүхдүүдэд. Тэгэлгүй яг одоо юу лээ би ч н одоо 10 гаруй жил гэдэг чинь нэг эхлээд нөгөө хүүхдүүдийг яаж чил заах юм бэ? Энэ хүүхдүүд чи одоо Монголд байгаа монгол хэлээр заах юм уу? Яаж замар? Энэ хүүхдүүд чи зарим нь ярьдаг, зарим нь ярьдаггүй тий. Англиар ярьдаг. Тий, зарим нь бүр огт монгол хэлээр мэдэхгүй. Тэгэхээр бодож бодож байгаа тэр нь ийм материал энэ хүүхдүүд таарах юм байна. А дээр нь монгол хэлийг яг одоо хүүхдүүд англи хэл сурдаг шиг гадаад хэл сурж байгаа маягаар заах юм байна гэдэг утгаараа одоо материалаа байнга өөрөө бэлдэж ирсэн. Одоо материалаа бэлтгэхийн тулд өөрийгөө бас одоо хөгжүүлэх хэрэгтэй тийм. Яаж одоо AI хэрэглэх үү, яаж материалыг татаж ирэх үү, яаж зураг боловсруулах уу, одоо текст боловсруулах уу гэж өөрийгөө хүн бас боловсруулж бэлдэж тэр хүүхдэд хичээлээ заагаад тэгээд болж ивэл болж байна гэд ингээд боловсруулаад дээш нь нэмээд одоо хоёр дахь одоо дундчны одоо миний хичээлийн материал одоо хийгдээд ингээд явж байгаа. Ихсэн хүүхдүүд маань одоо ингээд ийм болж тий. Ингээд хөөрхөн сууш. Ингээд монголоор сайхан бичиж сурна гэдэг чинь хэвээр чухал шүү. Тэгээд одоо манай хүүхдүүд чи яг үхэхэд зарим нь эндээ амьдрал, зарим нь Монгол руу явна тий. Зарим нь эдгэр чи хөөрхөн том болоод одоо ингээд өсөд том болоод Монголд очиж сурна шүү дээ зарим. Усгээ заалган монголоор сайхан бичиж сурна гэдэг шиг чухал юм өстэй байхгүй. Ингээд одоо хүүхдүүд маань сайхан хичээлээ хөөрхөн хичээлээ бичиж суугаа сурцсан, бичээ сурцсан. Гадаадд ингээ 10 20 жил ажилласан амьдарсан хүмүүсийн хүүхдүүд нь монголоор яаж чаддаг юм? Тэрээсээ монголоос эн чинь юу гэсэн үг вэ гэхээр маш олон монгол хүмүүс монголоосоо тусгаарлагдаж байна, тасарч байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр монгол хэлтэй байвал яах вэ? Хизээд монгол руу холбоотой байж чадна шүү дээ тий. Тэр энд их сайхан хувь нэмэр оруулаад тэгээ бас хөөрхөн жижигхэн монгол юм явуулын номын сантаж бас байж болно шүү дээ тий. Үлгэр ном зомоос ахуулаад тий. Тэгэхээр одоо бид нар чинь нөгөө нэг яг хүн аргад нэг хичээл заагаад хэл заагаад энэ тэр чи алстаа бол одоо монгол хүүхдүүдийнхаа тий ирээдүй энэ чинь Монголын ирээдүй энд өсөж одоо өөр улс оронд өсөж торинж байна. Тэгэхээр одоо тэр манай сайдын дурдж исэн тэр мэдлээ цэг юм гээд одоо тэрийг би бас үзлээ л дээ. Мэдлээ бол маш их өргөн агуулгатай юм билээ. Би бас гэс хараад амжицсан. Тэгээд ямар ч хэлсэн яг хөө тэндээс авах юм аваад гэхдээ л ер нь би харахтаа бол ер нь айл болох тэр одоо тухайн улс оронд байгаа багш тий тэр багш нартайгаа холбогдоод тэднийг дэмжиж тэднэртээр тулгуурласан одоо хөтөлбөр одоо юу гэдгийг сурах хүчиг тий бүх хэрэглэгдэхүүн чухал юм аа гэж би өөрөө хараад байгаа юм. Тэгэхээр тэрэн дээр бас ажиллах бас магууд байгаа. Ер нь бол бид нар одоо нэгдэж л ингэж л ажиллах нэг хэцүү юм уу
гэж бодоод байгаа л Яа, да. зөв. Тэгэхээр ямар ч хэлсэн гадаа юуны босрлын яамны хувьд үнэхээр одоо манай Монгол багш нар маань хүний нутагт ингээ байгаа гэдэг бол энэ бол маш том хүний нөөц гэсэн үг тий. Яг Тэгэхээр тэр үнэ. хүний нөөцөө сайн маш сайхан бүртгэж аваад боломжийнхаа өрөөр дэмжиж тий. Тэгээд одоо ингээд хамтдаа ингээд ажиллах нь бол их зүйтэй юм байна гэж харж байна л да. Тэгэхээр одоо энэ 27 оны төсөв дээрээс нь ер нь бол босрлын сайжрын дээр их онцгой анхаарал хандуулж ажиллах байхаа гэж ингэж бодож байна. Би бас одоо австралич 10 жил ажилласан хүн, амьдарсан хүн учраас бас энэ тал дээр онцгой анхаарал хандуулъя гэж ингэж бодож байна. Ямар гоё санал вэ? Маш их баярлалаа. Батхан цонх багштай баярлалаа. Ингээд Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийг монгол хэлийг мартуулахгүй, монгол хэл соёл, уламжлалыг мартуулахгүй байхын төлөө өөрийнхөө бас эзэмсэн мэрэгчлэрээ ингээд хувь нэмэр. Энэ бол та бол эх орныхоо төлөө оруулж байгаа маш том хувь нэмрээ. Тийм учраас эх орн чинь бас таны одоо хүч хөдөлмөрийг үнэлээд ингээд босрлын тэргүүний ажилтнаар ингээд шагнасан байна. Тэгээд ингээд таны ажилд нь амьдралд нь сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За баярлалаа. Гишүүндээ баярлалаа. Намайг зөвшөөрсөнд. За маш их баярлалаа. За баярлалаа.